Тэрс 16 онд хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн ерөнхий тойм мэдээлэл байлаа. Гэхдээ та өнөөдөр өдөр тутам таны хэрэглэж байгаа гар утас ажиллаж байвал, таны хэрэглэж байгаа интернет тогтмол хурдтай байвал, таны үзэж байгаа телевиз өнгө дүрсэн чанар сайтай байвал, таны шуудан цагтаа ирж байвал бид ажлаа сайн хийж байна, манай салбар ажиллаж байна гэж та мэдэрч болно. Гэхдээ бид эмчнэр шиг, цагдаа шиг, хөлийн цэрэг шиг 24 цагаар ажилладаг. Та бүхний харилцаа холбоог бид холыг ойртуулж, хоёрыг учруулах гэж манай салбарынхан бүхэл хүчээрээ ажиллаж байд юмаа гэдгийг иргэн та мэдхэд илүүтэхгүй баха. Энэ жил мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны салбарын хувьд 95 жилийн түүхэн ой тохиолж байгаа. Энэ 95 жилийн түүхэнд өвөө, аав, хүү, удам дамжсан холбоочд маань энэ салбарыг түүчилэн ажиллаж ирээдүйн Монгол улсыг хөгжилд нь үнэтэй хувь нэмэр оруулахаар ажиллаж байгаамаа. Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны салбарт ажиллаж ирсэн үе үеийн холбоочдоо, инженер техникийн ажилчдаа, албан хаагчдаа, энэ салбараас төрөн гарсан гавьяатуудаа, сайдуудаа 95 жилийн ойн гал халуун баярын мэндийг үүгээр дамжуулан хүргэж байгааг минь хүлээн авна уу. Баярлалаа. Үнэхээр бас энэ салбарын хөгжил онцлог бол ерөөсөө аль нэг хувь хүний гэхээсээ илүү багийн тоглолт байдаг, хамт олонны бүтээл байдаг, олон одоо цаг хугацааны ийм бүтээлүүдийн донд олон одоо шаналл, бодол энэ бүх зүйлийн донд технологи өөрөө дэмжиж яадаг, гарч байдаг. Технологи өөрөө гараа шууд нэвтэрдэг. Дахиад энийг хэрэгжүүлэхэд бол дахиад багийн тоглолт, дахиад олон хүмүүсийн нүр их хөдөлмөр зөвтгөлээр одоо яг өдөр тутмын хүмүүсийн амьдрал руу ирдэг. Тийм учраас энэ салбарт ажиллаж байгаа маш олон одоо манай харилцаа холбооны инженерүүд, технологийн ажилчид, мэдээллийн технологийн олон арван инженерүүд та бүхний энэ нүр их хөдөлмөр, энэ технологийн хөгжлийн энэ шалтгаанаар улс орны айл өрхийн амьдрал бас үнцээрээ өөрчлөгдөж байдаг. Тэгээд энэ өөрчлөлтөөс бас улс орны хөгжил өөрөө шууд шалтгаалж байдаг учраас энэ их одоо том улс орны хөгжлийн түвшин явуулсан энэ ажилдаа улам их амжилт гаргаараа дэлхийн нийтэд гарч байгаа энэ бүх одоо шинэ санал санаачлаг, техник, технологиудыг бол Монгол нутагтаа хурдан нутагшуулж байгаараа Монголын гэсэн өөрийн бас онцлогтой том шийдлүүдийг, Монголын гэсэн том бүтээн байгуулалтуудыг, Монголын гэсэн том ажил хэрэгүүдийг бол хамтдаа урагшлуулахын төлөө зүтгэцгээе. Монгол Улсын засгийн газрын зүгээс бол салбарынхаа хөгжлийг хангасан энэ бүх зүйлүүдээр бид нар бол болцоотой бүх дэмжлэгээ бол үзүүлж ажиллана. Эргээд өөрөө энэ салбар маань дандаа шинийг бий болгож, дандаа нийгмийн хөгжлөөсөө урд нь алхаж идэг гэдэг утгаараа энэ хурдыгаа хадгалж бас энэ өндөр бүтээлээ хадгалж явахын энэ үлжээтэй өрөөлийг баярын энэ өдөр нийт одоо мэдээллийн технологийн харилцаа холбооны радио телевизийн бүх энэ салбарын мянган ажилтнаа хүсээ өрөөж байна. Та бүхэн сайхан барилцгаарай. Ийхүү орчин үеийн замналаар хөгжөөд 95 жилийг үдэж байгаа харилцаа холбооны салбар дэлхийн харилцаа холбооны чиг хандлага технологийн дэвшлиг эх орондоо цаг тухайд нь нэвтрүүлж хэрэглэгчдэд хүргэж мөн тэднийгээ сургаж иржээ. 2G, 3G технологиг нэвтрүүлж байсан цаг саяхан ч өрн телефоны операторууд дараагийн үеийн технологи болох 4G LTE-г нэвтрүүлсэн нийгмийн хөгжлөө хурцгаж дэлхийн аль ч улсаас салбарынхаа хөгжлөөр дутахгүй байх нөхцөлийг бүрдүүлж чаджээ. Бизнесийн болоод нийгмийн хөгжлийг хурцгагч харилцаа холбооны салбар цаашид олон улсын чиг хандлагын дагуу шинэ технологиг үргэлж нэвтрүүлж нийгмийн хариуцлагаа хүлээн ажиллахаа салбарын ажилтнууд иргэдийнхээ өмнө амлаж байна.